хурлын дарга эрхэм гишүүдээ зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох улсын хурлын тогтоолын төслийг төрийн албаны төв байгууллагатай зөвшөлдсөний үндсэн дээр засгийн газраас улсын хуралд 2019 оны 4-р сарын 9-ний өдөр өргөн мэдүүлсэн. Улсын хурлаас 2017 оны 12-р сарын 7-ны өдөр батлагдсан төрийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулгатай холбогдуулан зарим улс төрийн болон тусгай албан тушаалтны цалингийн хэмжээ сүлжээг шинжилэн тогтоох шаардлага бий болсон. Төрийн албаны тухай хуулийн 57-р зүйлийн 54-ийн 4 дахь хэсэг заасны дагуу сум дүүргийн засаг дарга, аймаг нийслэл сум дүүргийн засаг даргын орлогч, зэвсэгт хүчин, хөлийн цэрэг ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албан тушаалаас бусад төрийн улс төрийн болон тусгай албан тушаалын цалингийн хэмжээ сүлжээг төрийн албаны төв байгууллагатай зөвшөлдсөний үндсэн дээр шинжилэн батлах шаардлагатай гэж үзэн улсын хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Дээрх төслийг төрийн байгуулалтын байнгын хороо 19 оны 5-р сарын 1-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үтсэн болно. Эрхэм гишүүдээ зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай улсын хурлын тогтоолын төслийн хэлэлцэх хэсэг талаар тус байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.